За юу цаан дараагийн бичлэгтээ давтай морил өнөөдрөөс NBA-ийн плей-офф маань эхэллээ. Тоглолтуудаа үзээд янзын гоё байна. Ямар ч байсан Lakers болоо хожоод Rockets-ыг цовралд тэргүүлж эхэлсэн. Тэгээд 4 сараас NBA-ийн фэн бид нар бол ингээд гоё жаргаад эхэлдэг. За тиймээс энэ удаагийн бичлэгээрээ NBA-ийн плей-оффын эхний шатны түүхэнд хамгийн сонирхолтой, хамгийн гал гарсан, хамгийн галзуу цоврал аль нь байсан бэ? Энэ талаар ярилцах болно. Тэгээд эхний шатны цоврал гэхээр хамгийн түрүүнд таны толгойд ямар цоврал орж ирж байна вэ? За ер нь ингээ бодохоор 2007 оны Dallas Mavericks Golden State Warriors багуудын цоврал байна. 8-аар гарсан Warriors Dallas-ыг мулталсан байдаг. За 2014 оны Memphis Grizzlies Oklahoma City Thunder багуудын цоврал байна. Бас дөрвөн тоглолт дараалаад нэмэлт цаг гарсан байдаг. Мөн сүүлд гэвэл Rockets Kings-ийн цоврлыг ярьж болж байна. За тэгвэл миний хувьд эхний шатны хамгийн шилдэг цоврал гэх юм бол нэг цоврал орж ирдэг. За тэр нь бол 2009 оны дорн бүсийн эхний шатны Chicago Bulls болон Boston Celtics багуудын цоврал байгаа. За Celtics бол тухайн үеэрэлдээ аварга хамгаалагч байсан. Өнгөрсөн жил нь финалд Lakers-ыг хожиж авраг болж исэн шүү дээ. За тэгээд 2009 оны үеэрэлд Boston Celtics 62 хожиж бүсдээ 2-оор харин Chicago Bulls 41-41 гэсэн амжилтаар 7-оор улирлаа дуусгаж хоорондоо таарсан байдаг. За хоёр багийн бүрэлдэхүүнийг харъя, хин байна, хин хэнийг таньж байна вэ? Kevin Garnett, Rajon Rondo, за Paul Pierce, Ray Allen, Glenn Davis байна, Kendrick Perkins байна, Tony Allen байна. Зурагт байгаа хэдээс гадна Eddie House, Stephon Marbury, Leon Povey, White Mamba, Brian Scalabrine нар байсан. За босдон гэвэл rookie болон ер нь талбайд гардаггүй нөхдүүд байжээ. Зарим Bulls-ийн бүрэлдэхүүн 2008-аас 9 оны үеэрэлд ийм байсан байна. Derrick Rose, rookie жил нь Ben Gordon, Luol Deng, John Salmons, Jokic Noah байна, Kirk Hinrich, Brad Miller, Tyrese Thomas, Aaron Gray, Anders Nocioni, Tim Thomas, Lindsey Hunter. За зурагт байгаагүй бидний таньдаг гэвэл Tabas Flash, Larry Hughes нэр байна. За одоо бүгдээрээ тоглолт руугаа орцгоё. Эхний тоглолтыг 18624 хүнд үзсэн байдаг. За бас Derrick Rose-ийн плей-оффын дебют тоглолт дээрээ онцлогтой. Rose маань эхний үеэсээ л 9 оноо аваад онцгорж исэн байна. Эхний үе 28-28 тэнцүү дуусаад 2 дугаар үед Bulls 9 оноо илүү авсан бол 3 дугаар үед зөрүүлээд Celtics 10 оноо илүү авсан байна. За тэгээд 4 дугаар үе янзын болсон үзэлцсээр байгаад оноо тэнцээд хоёр багийн тоглолт цаг сунгасан нэмэлт цагт ялагч шийдэгдэх болсон. За тэгээд нэмэлт цагт харин Bulls-аас Tyrese Thomas гайхалтай байж 6 оноо аваад маш том давуу талыг бий болгосон. Тэгээ эцэст нь Ray Allen шидэлтэй алдснаар 105-103 харьцаатай Bulls хожиж цувралыг тэргүүлж эхэлж байжээ. Teddy Garland-аас эхний тоглолтод хоцсон байна. Ингээд Derrick Rose rookie жилдээ плей-оффын дебют тоглолтод 36 оноо авсан нь NBA-ийн түүхэнд 2 дахь бичиж үзүүлэлт болсон байна. Хоёрт байгаа ч гэсэн нэгт байгаа Kareem Abdul-Jabbar-тай бол оноо адилхан. За гуравт нь Wilt Chamberlain 35 оноо, Tim Duncan 1998 онд rookie жилдээ плей-оффын дебют тоглолтод 32 оноо авч байжээ. За Derrick Rose 36 оноо авснаас гадна 11 ассист өгсөн байна. Ben Gordon 20 оноо, Rajon Rondo 29 оноо, 9 самбар 7 ассист, Paul Pierce 23 оноо авсан бол Ray Allen ердөө 4 оноо авч байж 12 довтлоод ердөө нэгийг нь амжилттай болгосон байна. Инхээр эхний тоглолт Derrick Rose-ийн дэлхийн нийтэд өөрийгөө харуулсан шоу тоглолт болсон байна гэж хэлж болно. За хоёр дахь тоглолт Ray Allen болон Ben Gordon хоёрын тулаан болсон байгаа. Ray Allen энэ тоглолтод 30 оноо авсан, 18 довтлол 9-ийг нь 3-аас 10 шидэж 6-ыг нь унгасан. За эхний тоглолтод 4 оноо авсан бол энэ тоглолтод 30 оноо авч онцгорж исэн байна. Paul Pierce 19 оноо, харин Rondo 19 оноо, 12 самбар, 16 ассист өгч triple double хийж байжээ. За тэгвэл Bulls-аас Ben Gordon 42 оноо, 3-аас 11 шидэж 6-ыг нь оруулж исэн байна. John Salmons 17 оноо, Noah 13 оноо, Rose 10 оноо авсан байна. Ben Gordon 3-аас хийж илүү гарсан. Дахиад Ben Gordon 3-аас хийгээд 3 минутын хугацаа үлдсэн байх үед 5 оноо илүү гарсан. 1 оноо дутуу байгаа Ben Gordon дахиад ундаас. За Celtics-с Rondo шидэлтэй алдсан, Ray Allen хатгсан, Rondo буцаагаад Ray Allen гэсэн Ray 3-аас. Хийснээр Celtics 2 оноо илүү гарсан. 25 секундын хугацаа үлдсэн. За мэдээж Bulls-аас бол Ben Gordon довтлогоо довтлогоогооч хийсэн, тооны харьцаа тэнцсэн. Celtics-с Ray Allen Jokic Noah-гийн эсрэг гэнхүү шидэлтэй унагаасан.
зөрүүд Bulls тайм-аут байхгүй Tyrese Thomas шидэд алдснаар 118-115-ийн харьцаатай Бостон хожиж цогцлыг тэнцүүлж байжээ. Дахиад харъя Joakim Noah-гийн эсрэг Ray Allen-ийн хожлын 3 оноо. Joakim Noah ойрхон л хамгаалсан үүнээс илүү сайн хамгаална гэж юу ах вэ? Ray Allen-ийн тухайн үеийн шидэлтүүд ч бас галзуу байсан да. Kevin Garnett бол гэмтлэн улмаас энэ цогцлыг үндсэн байдаг. За Ray онцгойсноор ийхүү цогцлын 2 дахь тоглолтод Celtics хожиж байж. За 3 дахь тоглолт мэдээж хотоо солиод Chicago хотод болсон. Тиймээс Rookie of the Year оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг авсан Derrick Rose маань тоглолтын өмнө шагналаа гардаа авсан. За харж байгаачлан Ортон тэр жигтэй сарнаа гаргаж мэлэгдсэн байжээ. Derrick Rose Rookie үеэрэлдээ 16 оноо 6 ассист 37 офтод тоглож Rookie of the Year шагналыг авч ирсэн. За аврагын хамгаалагчид бол ууртай гарч ирсэн. Учир нь тэд талбайн давуу талаа алдчихсан байгаа. Тимдэж ихний үеэс 10-аас дээш оноогоор илүү гараад эхэлсэн. Улмаар оноо илүү явсаар байгаад 107-86-гийн харьцаатай хожиж цовруулыг тэргүүлж хэлсэн. Ray Allen, Glenn Davis, Stephon Marbury 10-аас дээш оноо авсан байна. За харин Bulls-аас гэвэл хамгийн их оноог Ben Gordon тэр нь 15 оноо, харин Derrick Rose 9 оноо авч байжээ. За Bulls-ийн хувьд гэртээ 1988 онд Detroit Pistons хожигдсноос хойш хамгийн олон оноогоор гэртээ хожигдсон тоглолт нь бас болж байж. За дөрөвдүгээр тоглолт зөрөөд Bulls мэдээж ууртай гарч ирнэ. Хожиж байж цувралыг тэнцүүлнэ. Харин хожигдвол 3-1 гэсэн том хар нөхөнд гонох байсан учраас Bulls тоглолтыг сайн эхлүүлсэн. Эхний агаас бол ердөө ганцхан онооны зөрүүтэй өндөрлсөн. За 3-4-р үзэж гисэн хоёр баг бол өстой алалцсан. Paul Pierce, Ray Allen, Rondo 3-25-аас дээш оноо. Rondo бүр 25-11-11 дээр дахиад трипл гаргаж хийжсэн байна. Харин Derrick Rose, Ben Gordon, John Salmons нар 20-оос дээш оноо авсан. За Noah, Thomas, Heinrich, Brett Miller нар 10-аас дээш оноогийн Bulls-аас 7 тоглогч 10-аас дээш оноог авч байжээ. Сүүлийн 30 секунд 93 байгаа Ben Gordon 2 хамгаалагчийн эсрэг маш хүнд байдлаар шидэлтэд оруулж исэн байна. Зөрөөд Ray Allen 3 оноо дутуу байхад тооны харьцааг тэнцүүлсэн. Заслон дээрээс зай гарсан. Ийм зайтай байхад бол Ray ялангуяа тухайн үеийн Ray Allen бол энэ шидэлтэд аздаггүй байсан да. За ингээд нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагт Ray Allen дундаас за 2 минутанд 5 онооны илүүтэй болсон. Bulls-аас John Salmons 3 оноо авсан. 2 онооны зөрүүтэй байгаа Paul Pierce, Heinrich өдөөс. За зөрүүтээр нь Heinrich дундаас ердөө 2 онооны зөрүүтэй болгосон 3 оноо дутуу байгаа Ben Gordon 3-аас хийж байжээ. 110 болж тэнцүүлсэн. За Paul Pierce баг зэрэг хөл алдаад. За тэгээ Ben Gordon 3-аас хийж тооны харьцааг тэнцүүлж 2 дахь нэмэлт цаг сунгасан. За ингээд 2 нэмэлт цагийн эцэст 121-118 харьцаатай Chicago Bulls хожиж цогцлыг тэнцүүлж исэн байна. За 5 дахь тоглолт руу орё. Хотоо солиод буцаад Teddy Garden тоглолт болсон. Эхний үеийн 23-21 харьцаатай өндөрлсөн. За 2 дугаар үед Bulls 5 оноо илүү аваад 47-44 Rondo эхний агаас базарж 3 оноор эзрүүтэй болгож байжээ. За Bulls-аас гарааны дав бүгд 10-аас дээш оноо. Тэр дундаа Ben Gordon 26 оноор багаар тэргүүлсэн байна. Kirk Heinrich 19 оноог сэлгэрээс авсан. За Bulls 10 оноо дөрөвдүгээр үед илүү явж исэн. За тэгвэл зөрөөд Celtics багаараа оноог нэрсээр байгаад оноог барьсан. 6 оноор эзрүү байгаа Ray Allen 3-аас шидэж тооны зэрэг ердөө 3 болгосон. Дахиад Celtics уранд орхон Rondo орсон. За Rondo 28 оноо 8 самбар 11 ассист өгч Paul Pierce 26 оноо авч исэн байна. Ben Gordon 3-аас хийсэн. 91 байгаа. Ben Gordon явах газаргүй болсон. Тэгснээ өөрөө эндээс шидсэн. Шидэлтэн чуунж байжээ. 93-91 Stephon Marbury-гийн эсрэг. За ийм л гайхалтай тоглолтыг плей-оффт Ben Gordon үзүүлж байж. Харин Paul Pierce дундаас хийснээр тооны харьцаа тэнцсэн. За ингээ хоёр багийн тоглолт дахиад нэмэлт цагт шийдэгдээр болсон. 100-100 Paul Pierce дундаас. За ингээд нэмэлт цагийн төгсгөлд өнөө хочид Paul Pierce тоон тоглолтыг шийдэж байсан. John Salmons эсрэг 3 удаа дундаа шийдсэн. За Paul Pierce-ийн яг ийм шийдэлтүүд бол тухайн үедээ бас алдаатай байсан шүү дээ. Таахын эцэсгөө ийм шийдэлтүүд байлаа. За плей-оффын энэ тоглолтыг шийдэхгүй Paul Pierce гэж юу ах вэ? За ингээд Paul Pierce-ийн дээр гайхалтай шийдэлтүүдээр 106-104 ярсаатай Boston Celtics хожиж цувралыг 3-2-оор тэргүүлж байжээ. За тэгвэл одоо цувралын 6 дахь тоглолт руу хамтдаа орж цой цувралын 6 дахь тоглолт бол энэ цувралын хамгийн галзуу тоглолт болсон байгаа. За эхний үед Bulls 37 оноо авсан. Харин Celtics 26 оноо авсан. Paul Pierce эхний үед 10 оноо, Ray Allen 9 оноо, Brian Scalabrine буюу
White Mamba 7 оног эхний үед авч байж, харин Bulls-аас John Salmons эхний үед галзуурч байсан 16 оноо, харин Derrick Rose 8 оноо, Ben Gordon 6 оног эхний үед тус авч байжээ. За 2 дугаар үед харин Celtics хариуг нь барьсан 31 оноо аваад 22 оног алдсан байна. Ялангуяа Ray Allen энэ үед 20 оноо, 8-аас 6, 3-аас 5 шидэд 4-ийг нь унгааж галзуурсан байна. Зарим Rose эсрэг талд нь 12 оноо авч байжээ. За 4-р үед Bulls бол 12 оноо илүү гарсан зөрөөд Celtics дахиад туршлага зааж багаар мэрсээр байгаад оноог барьж чадсан. 3 оноор зөрүү байгаа. Ray Allen 3-аас иж тооны харьцааг тэнцүүлсэн. За ингээд Celtics өөрсдөө оноо илүү гарсан байгаа. 12 оноо дутуу байж байгаад өөрсдөө бүр 8 оноо илүү болсон. За энэ Paul Pierce-ийн 3 оноор шидэлтээр 8 оноор зөрүү болсон. За ингээд цаврал дуусчуудаа гэж байтал Bulls ямар ч байсан хариу цогтыг хийж чадсан. 6 оноор зөрүүтэй байгаа John Salmons алдаатай хийсэн. За тэгвэл энэ үед сүүлийн 1 минут 10 секундэд Brad Miller-ийн шоу тайм болсон доо. 3 оноо авсан. Дахиад Heinrich Brad Miller төссөн Kendrick Perkins-ийг аргалаад Brad Miller цацаа тооны харьцааг 101 дээр тэнцүүлсэн. За ингээд хоёр багийн тоглолт дахиад цаг сунгасан. Glenn Davis дундаас 2 дахь нэмэлт цаг John Salmons 3-аас хийж байна. 114 113 байгаа. John Salmons орсон 3 оноор зөрүүтэй болгосон. 3 оноор зөрүүтэй байгаа. Ray Allen шидэлтэй унгаасаа 6-аас гიშгсэн 2 оноо гэж үзсэн. Ray Allen дахиад шидэлтэй оруулснаар тооны харьцааг 118 дээр тэнцүүлж хоёр багийн тоглолт дахиад цаг савхаар болсон. Ray Allen-ийн шидэлтүүдийг дахиж харсан бас гоё байна шүү. 3 дахь нэмэлт цаг за энэ дээр Paul Pierce-ийн дамжуултыг Joakim Noah таслаад энэ талбайг туулаад Noah Paul Pierce-ийн өөдөөс нь тогтчихсон. За ингээд Paul Pierce-ийн хувийн алдаа энэ дээр 6 болсон. Joakim Noah за энэ тоглолт бол олон жил плей-оффын хайлайтс дээр бас явж исэн да. Todd Sanjin бөмбөг таслаад бүтэн талбайг туулаад тогтчихсон. За зөрөөл Celtics-ээс Rondo дэшээ явсан Derrick Rose хаалт хийгээд за ингээд бүгд таслагдаад болмаар 128-127-гийн харьцаатай Bulls хожиж цоврал 7 тоглолт гарахаар болсон. За энэ цоврал 6 тоглолтын дараах байдлаар ямар хөө болж ирснийг хамтдаа харъя. Цовралын эхний тоглолт 17 удаа тооны харьцаа тэнцсэн, 26 удаа тэргүүлээд солигдсон байна. Дөрөвдүгээр тоглолтын дээр 12 удаа тэнцээд 28 удаа тэргүүлээд солигдсон байна. Харин 5 дахь тоглолт 15 удаа тэнцсэн, 13 удаа тэргүүлээд солигдсон. Тэгвэл 6 дахь тоглолтод 17 удаа тооны харьцаа тэнцээд 21 удаа онооны тэргүүлээд солигдож байжээ. За спортын хамгийн гоё холбоо үг ялангуяа сасан бөмбөгийн хамгийн гоё холбоог 7 дахь тоглолт Game 7 хож эсвэл гэртээ хайр 2-оор гарсан Boston Celtics, 7-оор гарсан Chicago Bulls. За мэдээж Game 7 хамгаалт зохилсон бага оноо авцтай контакт ихтэй айл боогууд нэгт үздэг. Ben Gordon 13 оноо, Derrick Rose 8 оноо ихний үед авсан байна. Харин 2 дугаар үед Celtics 29 оноог аваад Bulls дээр 11 оноог алдсан. Eddie House 3-аас. За Eddie House гэж бас хорчин зөвүүн тоглож байсан да. Яг энэ цоврал шийдвэрлэх чухал тоглолтод бас галзуурдгаараа Eddie House тохоо үед их онцлогтой ийм тоглож байсан. 3 дугаар үед харин зочид 7 оноо илүү авсан. За тэгвэл 4 дугаар үед тэр жигтэй Eddie House-ийн шоу болсон. 10 оног тухайн үед авч ирсэн байна. 100% давталсан. Ингээд 109-99 харьцаатай Boston Celtics 7 дахь тоглолтод хожиж 2 дугаар шатанд шалгарч байжээ. Ийм л гайхалтай цоврал болж исэн байна. За энэ цуврал нь нийт 7 нэмэлт цаг гарсан. Энэгээр NBA рекорд болсон байгаа. Нийт 4 тоглолт бас нэмэлт цаг гарсан. Бас л NBA рекорд болсон. Ийм л галзуу цуврал тухайн үед болж байж тэгээд одоо эргээд харсан бас их гоё байна. Дурсамж сэтэрж байна. Rookie Derrick Rose, бараг л мартагдах шахсан Ben Gordon, John Salmons байна. За мэдээж Celtics-ээс KG тоглоогүй ч гэсэн Ray Allen, Paul Pierce, Rajon Rondo говийн тоглолтыг бас дахиж харсан их гоё мэдрэмжийг бол авлаа. Та бүхний өвдөж гисэн сайхан дурсамж сэтрээд иргэн дурсан байх гэж найдаж байна. Тэгээд Celtics харин тухайн жилдээ 2 дугаар шатанд Orlando Magic-т 7 тоглолтод хожигдоод мултарсан байдаг. За тэгвэл тэр жил яалаа мэдээж финалд Lakers Orlando Magic-ийг хожиж аврагуулж байсан шүү дээ. За ингээд энэ удаагийн бичлэгтээ би өөрийнхөө хувьд эхний шатны хамгийн галзуу гэсэн цувралыг та бүхэнд хүргэлээ. Та бүхэн харин өөрсдийнхөө хувьд эхний шатны хамгийн гоё цуврал
ямар цуврал байсан бэ гэдгийг комментэн дор бичиж үлдээгээрэй. Тэгээд хамт ирсэнд та бүхэндээ баярлалаа. Дурсам цэдэрсэн, гоё иргэн дурсан гэж найдаж чинь. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.